Олон улсын эдийн засгийн харилцаанд оролцогч гол талууд улс орнууд, бизнесүүд, олон улсын байгууллагууд болон олон талт гэрээ хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллагч бусад субъектүүд юм. Эдгээр талуудын үүрэг нь олон янз байдаг. Улс орнууд олон улсын худалдааны систем, засгийн газрууд голлох үүрэг гүйцэтгэдэг. Тэд импорт, экспортын татврын бодлого, дотоод гадаадын нэгжүүдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг. Жишээ нь Монгол улс байгалийн баялагын экспортоор орлого олж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлдог бол Америкийн нэгдсэн улс гэх мэт өндөр хөгжсөн улс орнууд машин механизм, технологи экспортлох замаар эдийн засгаа дэмждэг. Олон улсын байгууллага, олон улсын худалдааг зохицуулах, дэмжих байгууллагуудын үүрэг их чухал. Жишээ нь Дэлхийн худалдааны байгууллага, олон улсын валютын сан зэрэг байгууллагууд улс орнуудын хоорондын худалдааны маргааныг зохицуулж худалдааны саад татварыг арилгахад тусалдаг. Хувийн хвшил. Бизнесүүд нь олон улсын эдийн засгийн харилцааны хамгийн чухал оролцогчид юм. Тэд бараа үйлчилгээ экспортлж, гадаадын түншүүдээс бүтээгдэхүүн импортлдог. Тухайлбал Монголын уул уурхай компаниуд хятад руу нүүрс экспортлдог бол хятад компаниуд Монгол руу технологи, машин механизм нийлүүлдэг.